За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ хүргэх хичээл бол өргөл ясан гэдэг хичээл байна. За намайг Хөмөр Адрын анх цэцэг гэдэг би Тэнгэр бүхий өргөөний багшаар ажилладаг хүн байна. За монголчууд бидний өвөг дээдсүүд болон бид бүхэн ихтлэхий байгаль ээжтэйгээ хүн хатгатай гэж үздгийн үндсэндээ өргөж уулын эзэлтэй өргөлөө мэдүүлж өгдөг уламжлалт ёсон байдаг. Энэ нь наран саран уул усыг төсийн эзэд төрсөн нутгийн уул усаа хүндэтгэн дээдлж үрсийнхаа үүсийг дэмэж өршөөлөн хүсч баяр талархлаа илэрхийлэх төрөө төвшин байлгахад өргөл хүн өөрийн зорилготой онцлогтой байдаг. Өдөр болгон ижийн нар маань цайс үний хан дээжийг өргөдгийг тавхан мэднэ. За тэгээ өргөл өргөх маань санаа маш олон төрөл байдаг. За наранд өргөл өргөх. За яагаад урхын улаан наранд өргөдөг? Яагаад ижийн нар маань өглөөд заавалчгүй босч өргөдөг вэ гэвэл урхын улаан нар маань мэдээж харанхуй шөнө дээр эрчмүүдийг дарах гэж хамгаалчтай эздүүд тэр туяадын эздүүд, цацрагийн эздүүд маань гаран ирдэг. За нэгдүгээр наад хаалга хата. Энэ хаалгыг хата болроо. Гэрэл тусч байна. Урхын улаан нар маань яг үхээр нарны эзэд маань үрсийгээ ивэх гэж тэтгэх гэж ирдэг учраас энд үрс бүхэн үүсээ танилцуулж ажил үлсэнд тэтгүүлэх гэж мөн өргөлийг өргөх боломжтой. За тэгэхээр тад сахар зоос тий. Одоо хүн бүхэн одоо хаврын түргэн сарын шинийн нэгэнд уул хангадаан гарч өргөлийг өргөдөг шүү дээ. Яг наран гарч яхад. За яагаад тэгдэг вэ гэд хүмүүсээс асуухад одоо тухайн жилийнхаа тий ажил үйлсийг даатгах гэж өргөл өргөдөг гэж хариулдаг. За тэгээд яагаад зөвхөн тэр гарч байгаа нар онцлогтой юу гэж нэгэн асуулт гаргаж ирнэ. Тэг өдөр болгон нар маань нэгэн хэвээр л манддаг. Зөвхөн шинийн нэгний нар гэж тусдаа нар мандаж гарч ирдэг. Тэгэхээр өдөр болгоны нар маань ийм эрчтэй, хүчтэй, элчтэй, цаана эзэдтэй ирдэг учраас та бүхэн маань өглөө бүр ургахын улаан нарандаа өөрийгөө танилцуулж өргөө гэр үр хүүхэд ах トゥ амраг садантай хань ижил алаг бус аав ээжигийн даатган өргөлөө өргөж явах ёстой юм байна. Яг л тэр нөгөө нэг шинийн нэгэнд бог дууландаа гарч бүгдээрээ тэр нэг уухаалаад уухаалаад тэ өргөлөө өргөөд тэг сүсэн залбирдаг шиг өдөр болгон нарандаа болвол тэр сүсэн залбирч явах хэрэгтэй юм байна. Тарих сургууль энэ том. За тэгээ наранд өргөл өргөх ийм учиртай байна. Нарны цаана нар маань төв төмөн илчээ, цацрагаа, туяадаа ингээд мэдээж цацруулж идэг. Тэгэхээр өглөөний нар маань яг бүр илүү хүчтэй, эзэдний хүчтэй гарч ирдэг байна. За дараагийнх нь лус өргөл өргөх. Лус эзэн гэж байна. Лусынхан гэж байна. Лусын өргөд маань бол маш их дэгтэй, жаягтай. Хамгийн их дэг жаягтай өргөдүүд лусын өргөдүүд байдаг. Тэгэхээр монголчууд маань эрт дээр үеэс усанд сүү хийх, улаан зүйл хийх, хөө тортог хийх, хог хурдаг хийхийг цээрлэж ирсэн. Лусын эзэд маань одоо тухайн усаа цэвэр байлгахын тулд маш өндөр жиг дэг жаяг дор
Энэ. Үйлсээ дүүргэж явж байгаа. За тэгэхээр одоо тусын бүхэл бүтэн Энэ юм уу? юу байна гэсэн үг шүү дээ. Тэр нөгөө нэг хууль эгцсэг бол одоо манай монголчуудынхаар бол тэдийн ингээд заалтын дагуу энэ тусын өвгдүүд маань улс бүрнийхэн үүлийг хийгээд явчихдаг. Жанждууд нь тийм үүлгийн, тэгэл усын дагнас тийм үүлгийн, усын хаадууд тийм үүлгийн гэдэг бүгд ингээд үүлдээ удирдлагатай том зангилаатай ингээд өгнөж идэг. Тэгэхээр дуст хог хайвал одоо энэ дуст хог хайвал ийм юм залтаар тийм шийтгэл амаанаа. Одоо жишээл усын хажууд хармуу хилээд тусын тийм амиг гэмтээвэл тийм залтаар тэгж нэхэл оноо тэгж бариа оноо гэх мэтээр ингээл тус маань өөрөө маш дэг жагтай байдаг учраас мөн дэг жагтай оршдог тэн дээр. За нэг төрөлт хоёрдугаар яг гэхээр тусд маань өргөх өргөлүүд бас тусдаа байдаг. Тэгээ орчин үед хараад тахаар зарим хүмүүс ингээд усандаа очиж нөгөө тариалуудаа өргөөд идэг. Тэр бол эсрэг буруу зүйл. Доор хойж хамгийн доод нь тухайн ус буюу уснаасаа 70 дохой зай. Хамгийн багадаа 70 дохой зайнаас өргөлөө өргөдөг. За өргөлтөнд нь мэдээж далаа цагаан буюу сүү байна. Арваа буудаа байна. Жимсэн байна. Тосууд ер нь жимсэн их дуртай. Үзэн байна тий. Жимсглийн өргөж идэг. За энэ одоо энэ зураг маань яг гэхээр тэгвэл бид бүгдийн манай өргөөний тэр лусын үр дүүргэж яхад авсан зургууд байна. За тэгэхээр лус бүхэн өөрийн гэсэн дэг жаягтай. Өөрийн гэсэн одоо ямар эдэ будаа авахгүй гэдгээс бас хамаарч өргөлөг. Тэгэхээр та бүхэн маань энэ лусны устдаа газар хэрхэвч тэгж ойрхон өргөл өргөж болохгүй. Магадгүй тэгэл өргөл өргөхөөл нэг будаа өргөдөг. Нэг өргөл өргснөөсөө нийт эргээд яг нэхэлд орох юм шиг лус бохирдуулсан. Тэгээд дээр үед яг гэхээр тийм тухайн заалтууд байдаг гэсэн тийм. Одоо лусыг бохирдуулсан хүмүүсийг тэгж шийдгээ гэх мэтийн заалтууд. Тэгэхээр лусын хажууд очихдоо бүгдээр маш их бие цэвэр авч явах хэрэгтэй. Одоо бохир ч юм уу тусдаа гараараа тож болохгүй байх нь цагаан эдээдээ сүүртэй шангаар тож болохгүй байх нь. За дараагийнх нь бол лусын нэхэл гэж гарч ирдэг. Лусын нэхэл, лусын барай гэж гарч ирдэг. Тэгээд яадгүй гэхээр нөгөө тухайн өрс болон тухайн удмын өвгдүүд нь луст өртөө ч юм уу барайтай болсон тохиолдолд одоо бид бүхэн одоо тэрнийгээ гаргуулъя гэхэд эхлээд ухамсарлах хэрэгтэй. За би лус бохирдуулсан юм байна. Эсвэл лусын хажууд очиод муу мухай зүйл хэлсэн байна. Мөн лусын хажууд ирээ зэрэггүй агшилсан байна гэдэг нэг лусын барайтай нэхэлтэй болчихлоо шүү дээ. Барай гэдэг маань нэхэл гэдэг маань одоо магадгүй усаас очиж санамсаргүйгээр чулуу авцсан юм байна. Голоос чулуу авцсан юм байна. Тэгээд тэрнийгээ бас нэхэд байх юм байна гэх. Тэр болгоны нэхлээд тандаж мэдээ дараагаар нь засахын тулд юугаар засах вэ гэдгээ бас ямар өргөл өргөх вэ гэдгээ мэдээ. За лустаар очиод мөн дуун өргөл өргөж болно. Магадгүй тэр нэг чулуу аваад чулууны нэхэлд орсон бол тухайн чулуугаа буцааж тавьж болно. Тухайн лус ямар хамттанд дуртай, ямар өргөлөнд дуртай гэдгийг бодлоороо ярилцаж болно. Та бүхний бодлоор тэр мэдээлэл чи орж ирнэ шүү дээ. Тэгээд тэгсний үндсэн дээр тухайн луст өргөлөө өргөнө. За мэдээж өргөлөө өргөхдөө бас тэгж ихтэй те өөрийгөө танилцуулна. Тэгээ өргөн тийм учраас та бүхэнд тийм зүйлсийг өгч гинэ.
та бүхэн маань тийм үйлсийг дэмнэж өгөөрэй гэдэг өглөө. За дараагийнх нь урсууд маань хүмүүс маань 7 бурхан одонд өглөө өргөдөг тийм ээ. Тэгэхээр ихэвчлэн хулган цагт өглөө өргөж явах хэрэгтэй. Хулган цаг буюу 11:40-оос 1:40 хооронд. За энийг яг үхээр 7 бурхан од маань тэгшрэг цаг гэж хүмүүс айлтдаг. Буюу яг энэ цаг минутанд дээр 7 бурхан одон дээр сууж байгаа та бүхний өндөр өгөө. Энэ 7 бурхан одон гэр чинь яг үгээр цаанаа бүгдээрээ тэр нөгөө өгдүүд бэлэг талаараа үйлсүүд маань өрнөж байгаа газар нэгдүгээр. Хоёрдугаар энэ дээр та бүхний маань өндөр өгдүүд суугаад яг л энэ цагт буюу тэр одоо бид бүхний ажил 9 цаг гэж эхлээд бүгдээрээ хуралддаг, чуулгаддаг тийм ээ. Тийм үйл ажиллагааны зам дээр өрнөдөг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр 23 цаг 40 минутаас 1 цаг 40 минут буюу энэ хулган цагт энэ 7 бурхан одон дээр өвгдүүдийн маань хуралдаан, чуулгалтаан ч юм уу тийм үлсээ өрнүүлж эхлэх цаг нь болчихсон. Тэгээд энэ үед яг үгээр та бүхэн маань сүүгээ өрнө тийм ээ. Сүүгээ өрнө. Сүүг буюу далаа цагааныхаа дээж өрнө. За далаа цагааныг дээжийг өргөхдөө мэдээж эхлээд өөрийнхөө ов нэрийг хэлнэ. Яг түрүүтэй адилхан. Ямар ажил үйлс даатгах гэж байгааг хэлнэ. Тэгээд өөрийнхөө даатгах байгаа ажил үйлсийг хэлээд өргөх нь вэ шүү дээ. Тэгэхээр тэр өргөл маань яг үгээр мэдээж тэр сүү маань тэр 7 бурхан одод мэдээж ингээ өргөхөд хүрхгүй. Тэгэхээр яг үгээр тэр сүүн дээр та бүхний шившиж байгаа мэдээлэл чинь хүрх байхгүй тэр өргөдүүд. Дандаа шившээд өргөн. За тэгэхээр 7 бурхан одод маань сүү өргөдөд байдаг учраас ийм байна. Өргөдүүд маань хаан цаг үедээ хөрөнж болж байна. Хулган цагт хөрөнж болж байна. Мөн магадгүй урсынхаа талаа хилэлцэж идэг ч юм уу тийм. Тэгэхээр тэр удмынх нь өргөд маань тэр өргөлөөр дамнуулан тэр мэдээлэл чинь хүрдэг байх нэ. Магадгүй өвчтөе цалантай тохиолдол хэрвээ гарвал энэ бурхан 7 бурхан одондоо тэр үрийг маань тэгж дэмнээд өгөөрэй. Энэ ажлыг маань тэгж дэмнээд өгөөрэй. Өөр нь яг ийм одоо замдаар ийм ажил хийгээд явж байна. Өөрхөн тайлан тавьж болох юм биш. За мөн одод тэмдэг мөн 7 бурхан одноос бусад одод тэмдэг бас өгж болно. Тэн дээр яг үгээр сүнсгэл биеэрээ бас өгдүүд нас угаал өгдөг. За бид бүхний мэддэг 3 марл гэд хоо марл одон гэр гэж байна. Хүн таван одон гэр гэж байна. Алтан гац одон гэр гэж байна. Эд бүгд дээр яг үгээр бүгд л өвгдүүд суугаад үйлсэж байна. Та бүхний удмын өвгдүүд ч тийм сууж байгаа. Тэгэхээр тухайн тэр нэг одоо аль одонд илүү түлхүү оюун бодлоор холбогдож би аль одтой илүү түлхүү холбогдоод байна гэдгээ өөрөө эхлээд тандаж мэднэ. Тэгээд энэ өвгдтэй чинь надтай ийм илүү холбоостой, ийм одон гэр илүү холбоостой байна гэхэд боцны үндсэн дээр бас тухайн одондоо өвгддөг байгаа мэдүүлэн тийм тэгэж болно. За одоо бүгдээрээ аян зам тийшээ бүгдээр л явдаг. Ялангуяа 100 болохоор аялал дураалагч ажил албаар дөрөвхадаа. Тэгэхэд яг үхээр бүгдээрээ л зам зураа амтантай, живүүртэнтэй, модтай, устай Гэхдээ яг үгээр тухайн тэр ингээ явж явах хооронд чинь та бүхний өвгдүүд дондог усандаа очлоо та бүхний өвгдүүд тэр унлгаан унаа шуугаараа тандж ирчих байна шүү дээ. Тэр тоолонд яг үгээр та бүхэн маань өргөлөө өргөж байгаа шүү дээ. Өөрсдөө мэдүүлж таниулж өргөлөө өргөж байгаа.
мэдүүлж таниулж өглөө. Хүндөө таарлах, бугтаа таарлах. Одоо ямар амьтантай бүх амьтантай таарлах бүгдээр учиртай. Учиргүй зүйлс нэгийг гэж. За одоо та бүхэндээ нэг бүхэндөө таарлах бол яах талаар энэ бол манай одоо удахгүй хэлэгдэж байгаа мянган тайлбар санагдаа. За бүхэндөө тааруул яа гэхээр буян хишиг, буян хурж тэнхээтэй хэмэр сүл дээшлэгийн тохиол. Түүнийг шогшин бүхэн сумун болгон адил содон хайхалтай тахилтаа бүхийн байдаг учраас ийм нэрийг авчээ. Аян замдаа бүхэндөө тааруул хамгийн түрүү. Бие минь өөдсөн чинь болов. Өссөн бие минь талын чинь болов. Химээ хишиг буйнаа талан дуудаж сүйдэн нэхээ дээжиг өгдөг. Зарим нэгэн тохиолдолд тухай сэтгэлд хэн нэгэн хүмүүнтэй маргасан үед хүндөө таарах бол эр хүмүүний буян заяа өрн байгалийн хилж сонорт амьтдын дэргэд ёсаалтлаа хэмээн өршөөлөй болчихдог. Тэгэхээр яг үхээр ямар амьтантай таарч байнаас таарж ийн гэдгийг бүгдээр одоо та бүхэн сурвалж сураад зөнгийнхөө хичээлийг үзэж байгаа учраас бүгдээр өөрсдөө мэдрэг ангир шууга таарлах гэдэг нь надтай ямар холбоотой вэ? Магадгүй уул усны эзэн ирж гин үү? Бүгд маань ирж гин үү? Нэгдүгээр тэгж холбогдох хэрэгтэй мөн ангир шуугчин өөрөө ирчмийг ялгуулж өөрөөс асуудал ирчмээ. Тэр ирчим маань надад ямар нөлөөлөл үзүүлэх гэдэг бүхнийг дандаж мэдэж өргөлөө өргөж. Зарим аян замд явж байхад зарим амьтад нь хишиг буянг далан дуудаж өвгдийнхэн хишиг буянг түгэж авчдаг. Зарим амьтад яг үгээр дэнсийн үрдээ явждаг. Дэнс буюу энэ тухайн үрийг дэнслэхээр явждаг. Тэр үед яг мөн л таньж мэдээд өргөлөө өршөөл гож өргөлөө өргөх. За мөн яадгүй гэхээр дэнсийн үйл буюу ингээд зарим үед бас осол эндэл гарахыг сануулж орчиж байна. Замд балтаа садчин байна шүү. Түүнийг арилгаарай гэж хэлж асууж байна. Тэгэхээр та бүхэн маань замдаа хэрэг гоолж байна. Юу гэж гоолж байгаа? Бүргэд нисээд өнгөрүүлэн ямар ихийг хэлж яаж вэ? Дандаа таньж мэдчих. Өөрөө зөв ашиглаж явж явах хэрэгтэй. Аян замд бол маш олон хүүхдтэй, маш олон эцэгтэй таарлана. Та бүхнийг шамжирчнийг таарлана, ивэжнийг таарлана, дэнцэлчнийг таарлана. Гэх мэтээр олон зүйлс таарлах учраас энэ болгоны маань өнгөөрөө мэдэрнэ. Амтан бүхэн онцлогтой. Онцлоггүй ч юм уу тантай хэрэггүй таарлах амтан байхгүй шүү. Яг замд явж байгаа. За тэгээ мэдээж аян замд явж байхдаа яг үхээр энэ юу харагдаж байна. За тэгэхээр аян замд явахдаа бас өргөлийн нэг зүйлс заавалжгүй явж байгаа хэрэгтэй. Хоосон явж юроосо болохгүй. За мэдээж сүв буюу далаа цагаанд явж байгаа. Арва будааныхаа дээж явж байгаа. Одоо дээр үед бол тэр энэ ааруул хуруудаа авч явах гэсэн гэж байна. Орчин үед чинь нэг ааруул хуруудаа биш бас чихэр жимс ч юм уу тийм ээ. Тим зүйлсийг авч явж байгаа. Тэгээд яг үгээр тухайн ямар амьтанд таарч чинь ямар өвгөд таарч тэр өвгөдтэй өргөлөө өргөд буян гიშгээ дэлгэрүүлээд тэгээд үйлсийнх нь харм хүртэл энэ өргөлийн цаанаас үнийг ариун эрчмээр сүр гэрчим бүхнийг хааж өгсөн. Тухайн очсон замдаа таарсан уул усныхаа эзэд бүрт өөрийгөө таниулж мэдүүлж өргөлөө өгч. За тэгээд замд чинь маш олон зүйлс таарна гэсэн шүү. Жишээлбэл үнэг таарлаа гэхэд яг үгээр өвөр давуу буюу ингэж тааруулна шүү. Баруун гараас зүүн тал руу тааруул буян гişиг авчна гэж үздэг. Уул усныхаа нэздэд надад буян гişиг өгөх нь байна хэмээн талархаад өргөлөө өгч байгаа. Өргөл ерөөсөө багтана гэж ерөөсөө байхгүй. За мөн ингэр дагуу буюу зүүн зүгээс баруун зүг рүү ингэж явах шүү дээ. Тэгвэл яг гэхээр буян гişиг чинь татрах нь биш үү? Хэлт өгч. Эсвэл замд чинь аливаа зүйлс тохиолдох нь биш үү?
болгоомжтой яваарай гэсэн зүйлс. Тэгэхээр яг үгүй. Дахиад өргөлөө өргөх нь шүү дээ. Өргөдөө даатгаа. За өргөдний өрөөгөө илүү сайн хамгаалаа. Тэгээд нөгөө машинаа ядчил дугуйр мэлэх гэж хүмүүс үүрээ тий. Хамгаалтад татаж чааш нь явах нь. Тэгэхээр бүхэл зүйлс дээр яг зөнгөө байнга ашиглаж явах зам байж байгаа. Юун төлөө зөнгийн гарыг хийгээд байгаа блэ тий. Тухайн амтны гарч өгдөө алдаж байна. Одоо шаацгаа шагшраад байвал яг та зам дээр авч. Эхлээд мэдрэхийг хичнээн шүү. Энэ шаацгаа юу гэдэг юм? Гэт мэдрэхийг хичнээн тий. За буян гიშгээ дэлгээрээ овол хангаатаа эдэгээ өргөөрэй. Өгдчин ирсэн мэн шүү гэ шаацаа даан хийлмэд. Тэрэж бас ялгаа. Даан хийлмэд. Тэгэхэд яг үгээр тухайн одоо ирж байгаа амьтдыг яг мэдрэх чадвартай болно шүү. Тэгэхэд бол яг зөнгөө сайжруулах. За мэдээж яг үгээр өөрийнхөө ирчмийг өөрийнхөө одоо биднээс гарч байгаа талхисыг тухайн шуунаас гарч байгаа, тухайн амьтдаас гарч байгаа ирчмтэй холбож өгөх шүү. Тэгжээж мэдээлэл өгөх шүү. Тэгжээж дараагийнх нь одоо үсэг. За нэгдүгээр. За хоёрдугаарт яг үгээр цамд одоо бид бүхэн магтгүй явж байгаа. Одоо энэ чихэр тавиулдаг. За мэдээж нөгөө тариа будаага нөгөө байгаль хангадаа тэгээ цагаадаг өргөдөг юм байж тийм ээ. Чихэр тавьдгийн учир нь одоо юу вэ гэдэг. Бид бүхэн ингээд замд явж байхдаа магтгүй машин маань саадах тохиолдол байдаг. Тийм ээ. Магтгүй замдаа төвөрөх ч юм уу замаа олохгүй байх тохиолдол гардаг. Тэр бол яг үгээр бид нар бусдаас тусламж өгдөг тийм. Хэн нэгний дуудаг. Бүр халяж. За наашраа надад туслаач. Энийг гаргаад өгөөч. Эсвэл энэ зам хайлгаар явдаг тийшээ бүр гэсэн асууж сургалдаг тийм ээ. Тэгэхээр яг тэр үрдээ бид нар эргээд хариуд халах хэрэгтэй. Тэгтээ хариу чихэр юугаа харуулнасаа заавчгүй барьж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ? Тэгэхээр яг үхээр альва бүхэл зүйлс өвгөө аваад итгэс гэж байна. Тэгэхээр яг үхээр та бүхэн одоо өвгөө явлаа хэд чи магадгүй тэр тэнгэрээр өвгөө аваад бол хилэлцэж явж байна. Тэнгэрээр өвгөө аваад хилэлцэн гэсэн. Тэ? Тэнгэрийн өвгөд өвгөө аваатай байдаг учраас тэрнийхээ дэнсийг гаргаж явах үхээр баяр талархсан илэрхийлээ. Монгол хүний алгыг дээш нь харуулдаг ёс байна надад тий. Тэрний дагуу заавчгүй баяр талархсан заавчгүй илэрхийлж байгаа. За тэгээ мөн баян ханхаад явж байхдаа мөн давхар дуун үргэлж. Дуун буюу дууд. Тэр та бүхний дууны ирчмээр мөн баян ханхааны цэвэрлэг ирчмийн хувьд нэгд цэвэрлэгээ дуун. Хоёрд тухайн ирчим сайжрахгүй тухайн уул усны эздүүдийг баясгаж өгч байна. Мөн холбоосын сайжруулж өгч байна. Тэгэхээр дуун үргэлийг заавалчгүй бас дүүргэж авах хэрэгтэй. Тухайн баян ханхаад. Энэ дүүргээл одоо ингээд замдаа явж байхдаа ч гэсэн сайхан дуудуулаа явж байхад тэгэхээр тухайн газар уул усыг ирчмийг нь хөтлөж мэдээж тэр янз бүрэнтэй арахгүй ч юм уу тийм үүдэг. Ерөөсөө тэр бол тооцохдохгүй буруу зүйл гэж байна. Ялангуяа өртийн дуун нь бол хамгийн алсын алдсан чамдын жанаас ирчим төлөвч байна. Өртийн дууд болоод морин дээр дахиад явж байхад яг үхээр тухайн газар усыг дандаа цэвэрлэж ирчмийн хувьд хөлж явж байна. Одоо яг бид бүхэн дандаа төмөр хүлэг буюу машин унж явдаг. Гэхдээ түүндээ явж байхдаа ч адилхан дуун үргэлж явж байна. Баян гадаа очихдоо ч гэсэн тий тухайн нэг газар буудлаа томглохоор өөрийнхөө заавалчгүй тухайн газарыг мэдүүлж өгөх. Мөн тэгээд давхар дуун өргөлөө өргөөд явах. Энэ баян ханхайн тухайн өргөлөө өргөөд явах хэрэгтэй мөн тухайн газартаа хог байвал аваад явах. Баян ханхай гэдэг чинь цаана эцэдтэй буян гიშгээ чадaltaй. Буян гიშгээг татах чадaltaй. Одоо жишээлбэл нэгэн үр байлаа. Одоо нэгэн үрийн байгаль энэ орчны уул усыг цэвэрлэх нөгөө цаанаасаа өргөхтэй үр төрсөн гэж бодъё. Нэгэн үр ирлээ одоо энэ хэсгийг цэвэрлэе гэж үү нэгэн уулын харна. Тэгтэл тэр
үүлэд үүргэхгүй байвал өөр нэг үр ирээд тухайн уул усны цэвэрлээд явах тухайн уул усны эзэн нэгэн өөрийнхөө буян гიშгээс татаад нөгөө үр өгөх тийм тэхээний чадaltaй байдаг. Тэгэхээр та бүхнийх нь өгөхээр тухайн уул ус өргөлөө өргөснөөр мөн та бүхнийг тэтгэх боломжтой. Хизээ нэгэн цаг тийм боломжтой болдог. Гэтэл бол энэ өргөл гэдэг чинь багтахгүй бас ихтэхгүй сэтгэлээсээ л өргөж байгаа. За тэгэхээр тэр өргөл гэдэг чинь бас заавчгүй тэр нөгөө эдээ будаанаас гадна дуу байх нь тухайн нөгөө нэг үүлийн өргөл буюу ойлаг сэтгэлийн өргөл буюу хог юугийн цэвэрлээд өргөл тийм болов юм шиг нэг нэсний өргөл. За шинэ байшин гэрийн өргөл гэж байна. За яг уу гэхээр одоо та бүхэн маань шинэ гэрийн найранд очдог ч юм уу, шинэ байшингийн найранд очдог тийм ээ. Зөндөө очдог. За тэгтээ яг уу гэхээр тухайн хүн шинэ гэр бариад шинэ байшин барьж дүүрээ сайхан алхар сайхан найраад юм байна. Тэгтээ уул усандаа бас өргөл өгдөг. Өргөл тухайн эзэн бас өгдөг. Мэдээж тэр нөгөө шинэ байр шинэ байшин гэр барьж байгаа учраас мэдээж тэр хоомтой 5 тансгаа бодвол заавчгүй 50 хэрэгтэй тийм. Тухайн гэрийн эзэд удмынх нь өгдөөд ирж байгаа учраас 5 тансч юу аргалаа гэхээр аргата шаргалынхаа дээж, ариун сүүгүй далаа цагааныхан дээж, хараг орн, айраг орн шим мар болдог тийм ээ. Тэгээд тухайн эзэн маань яг үхээр одоо тухайн одоо нэр өвөө гэрээ байлаа гэвэл баярлан талархаад 3 удаа өргөл өргөнө заавалчгүй. Мөн 3 удаа хүгийг бас барьж өгнө. Тухайн нэг бас баян хахаа эзэдтэй тийм ээ. За мөн тухайн нөгөө гэрт нөгөө найран дээр чочлон ирж байгаа өрсөөдөө штэ. Одоо 5 өрсөж ирдэ мүү, 10 өрсөж ирдэ мүү, 20 өрсөж ирдэ. Бүгд бас гадаа гарч баян хахаатай өргөл өргөстэй 3 удаа мөн 3 удаа болж өгөөд бас хөвөө тэгж баян хахаа үүдстэй ирч энерги сайжруулах мөн заавалчгүй тэгж өгөх ёстой. За тэгээд мөн би түрүү энийг ярьсан шүү дээ шинэ нутаг бүсэн очихтой яг үгүй заавалчгүй эдээ бодож одоо цай чанлаа гэж бодсон сайханаагтаа шавуулын дэж заавчгүй тохиолдсон эцэд өөртөө таниулан мэдүүлэн өгч байна. Би энхэн гарагт энэ зун цусгаад ирсэн юм уу 10 хоног боод ирсэн юм уу нэг цаг буугаад байж байгаа юм тэр бүртээ уулсан мэдүүлж хүмүүсийн одоо гал хүлээ гэж бодоход болж өгвөл сайн аргалах юм уу арцгаан тэр утааны тэр арцгаан аргал Монголын утааны эрчмээр ч гэсэн тэр тухайн нутаг усны одоо хөргөн гацсан ажицсан сэрэг эрчимтэй цэвэрлэх боломжтой. Та бүхний сэтгэлийн хайрын тэмдэг боломжтой. За та бүхэн маань мэдээж энэ зүнд гэгэрч байгаа учраас суралцж байгаа учраас тухайн улсад эцэцтэй одоо хөөр за миний чихийг чадах зүйл юу? Ядчил дуугаад болоо тийм үү? Өөрийгөө таниулаад юм. Гээд явах хэрэгтэй заавалж байгаа шүү. За дараагаар нь үгдийн үйлдвэр гэх хүртэл чинь. За энэ дээр юу гэвэл одоо та бүхэн болгон миний байр хэлдэг хүмүүс мэдчих байх та. Одоо дэлхийн одоо хэдэн хүн байна бүгдээр тамгатай. Ялангуяа монгол хүн болгон өөрийн гэсэн тамгатай. Та бүхний одоо та бүхнийг төрөхөд та бүхнийг хамгаалах гэж өөрөө ч удмууд хамгаалтан өгдүүд ирсэн байна. Та нарын эрдэм заадаг өгдүүд чи хажууд чи ирсэн байна. Мөн одоо
зөв зам чигийг нь гаргах хүүхдүүд ирсэн байгаа. За тэгээ ирээ явж идэв. Аяндаа одоо та бүхний энэ насанд хийх өвгдтэйгээ хамтарч хийх дүүрэх ажил гэж байна. Одоо замбааруул ажил өвгдийн хэлээр үйл гэж байна. Тэгэхээр одоо үйл дүүрэг гэн удмынхаа үйлийг дүүргэж явж байна. Ялангуяа одоо зөнтэй та нар бол өөрсдийнхөө удмын өвгдүүд Тэнгэрийнхаа өвгдүүдийн одоо ингээд Тэнгэрийн өвгдүүд маань ингээд стралалтай байгаа шүү дээ. Бүх өвгдүүдийн үйлийг дүүргэж явнаа. Тэгэхдээ тухайн газар очихдоо дахиад уул усны эздүүдэд өөрийгөө мэдүүлж өргөлөө өргөнө. Тариалуудынхаа дээжиг өргөнө. Тэгэхээр тухайн газар очил мэдээж галаа түлхэх нь эсвэл усын хажууд бол нэг хайтал усын өдөр бол нэг талт хүрдэг. Тэгээд ингээд өглөө дүүргэнэ. Дуугаа өргөнө, бас л дуун өглөө өргөнө. Тэгээд нөгөө тухайн үйл чинь дүүрлээ. Үүлээ дүүргэсний ардуур заавчгүй баярлаа, талархлаа гэж өвгддөө заавчгүй дахин өргөл өргөх ёстой. Энийг бол юусоо хатуу санах ёстой. Өргөлөөр дүүрдэггүй үйл байхгүй шүү. Та бүхэн одоо ингээ үүлээ дүүрэх ядч л удмынхаа галын цэцлэг хийх гээд гарна та нар. Тэгэхээр магадгүй дутуу дүүргдэг тохиолдол байдаг. Яг л бид нар чинь одоохондоо та бүхэн маань ингээ шалгаж мэрэгдүүлэг тавьдаг бол магадгүй ингээд гүйц дүүрчүү, дутуу дүүрчүү гэдгийг мэрэгдүүлэг байна ч юм. Аль эсвэл өвгдөөс асуу. Мэдэж чаддаг нь байна. Мэдэж чадахгүй бол дахиад юуийг аж мэдгүй. Дутуу хүн маань дүүр. Дундуур хүн маань гүйцэх гэж заавчгүй дахин өргөлийг заавчгүй өргөх ёстой. Тэгжээж өргөл маань гүйцэд болж ш та бүхний маань үйл маань гүйцэд болж ш та бүхний маань одоо үйлсэн дэлгэр явна шүү дээ тий. Дутуу үйл ерөөсөө хийж болохгүй. Дутуу үүлээ өргөлөөр айтуугаар дахин юу хийх боломжтой өргөх боломжтой. Тэгэхээр энэ зургуудаар хэлэхэд ингээд аянгийн үйл дүүргэсэн. Одоо энэ цэнхэр батстай. Баясгалан багш. Энэ яг энэ голын энэ мөнцөг аваа хажууд сууж байгаа цэцгээ гэж юм. Тэгээд ингээд бид хийчихсэн. За тэгээ мөн яг энэ өвгдийн үйл дүүргэснээр тохио ирдэг тийм ээ та бүхэн мэдчихэж байгаа тийм. Ингээд наран дээрч байна уу? Хүүлэн дээрч байна уу? Гэх мэтэр эсвэл амьд дээр тохио ирдэг. Тэгээ эрвэх юм маш олон гоё эрвэх юм. Янзан бүрэн үеийн амьд дээр та бүхэн дээр тохио ирдэг. Тийм. Тэгэхээр тэр эрвэхийг жамангал энэ хаанаас иржээвэ гэл тэр тандах хэрэгтэй байхгүй юу? Магадгүй тэр нөгөө яг үйл дүүргэж явах үеэр тэр нөгөө тухайн усадгийн эздүүд бас та бүхэн дээр ирээгээр унаад шувуугаанаа дээр нь ямар шуугаа тухайн газар нутаг ямар шууг илбүүх вэ? Түүнийг унаад ирэх боломжтой. Аль болох өвгдүүд нөгөө үрээ хараахан таниулахгүй гэдэг үгнээс бас хэрэг шаацгаа гадуу тиймэрхүү юу бодож ирдэг. Унаж ирдэг. Тэгэхээр өвгдийнхаа ирээд татных нь хоосон байгаа байх. Цай зүү тавих. Ямар андаа. Тэгээ та бүхний сэтгэл мэднэ шүү дээ. Та нар өөрсдөө бас төсөөлж бодно тий. Би одоо өндөр настай болчлоо. Өөр хүүхдтэндээ очлоо. Цай зүггүй, царайчгүй байвал та нарт ямар байх вэ? Яг тэрнтэй л адилхан тэр өвгдүүд чинь яг тэр үүлий чинь ирнэ. Гэтэ сайхан үүлэн байсан. Яа. Тухайн үүлнээр өвгд чинь ямар идэ дундаа хүртмээр байна гэдгийг та бүхэн эхлээд яг төрүүлж тандаж мэдчих бэлтгэх хэрэгтэй. Тан цай бэлтгэх юм уу? Дан сүү бэлтгэх юм уу? Тарай будаа бэлтгэх юм уу? Ааруул нь одоо тав бэлтгэх юм уу? Аль эсвэл одоо уул боовор тийм ээ цагаан сард хэргэлдэг тавгийн эдийн уул боовор хэвийн боовор тавгийн эдэгээ цас гэх юм уу? Аль эсвэл усынхан голдуу байвал жимс гэх юм уу? Жимс дотор ямар жимс гэх юм. Тэр болгоныг дандаа тандаж мэдчихэж эдээ будах бэлтгэх.
эдээ будааныхаа зүйлсийг бэлдэж явахдаа яхнахэр хармын сэтгэл огт байх. Яхад тэгвэл та нарын юу бодож байгаа, ямар ирчмийг шингээж байгааг тэд нар дээр мэдчихнэ. Тэгэхээр аль болох та бүхэн сэтгэлээ шингээж өвгдийн эдээ будаа бэлдэж байгаа. Мөн тухайн газараа зориулаад аваад утсан эдээ будаага бүрт өргөж байгаа. Одоо жишээлбэл одоо би нэг хоёр зүйлс ингээд надаа интеллектуал багчд өгч ийн гэж бодъё л та харуулж байгаа. Өө энэ хоёр зүйлийг хаад ирлээ мэн нэг нь өгч ийн гэдэгтэй л байна. Тэгэхээр авч утсан зүйлээ мэдээж одоо төлөвлөнтэй тийм газар очихдаа энийг тийм өгч төлөвлөж очиж. Заавч сэтгэлээс альва үргэлжлэх үргэлжтэй бас ёстыг гэж бас байна. За ингэж юм одоо ингээд сайхныг батлаа өгөхөд бид сайлын хувинтай сүгэ бариад саран наран ижидэ мөргөж одог тэнгэрийн өгтөн оюун ухааны дээд бүхэнд отог авгийн өгөд бүхэнд орчлон ертөнцийн амтай бүхэнд хот дүүрэн таман хөшөө малын ханад цагаан нөгөө гэрт ангинсан хайлган цагаан хэнээд байсан шингсэн сайл зүвний хаанд далаа цагаана үе дамсан цацлаараа үе олон түүх дамсан өргөлийн үгстэй үүрийн гэгнэр үчийн бүрийнэ өргөдөг байлаа гэж байна тийм ээ. Тэгэхээр та бүхэнд үүрийн гэгнэр яах гэж өргөл нарнаар яах гэж өргөл тухайн ярьсан тийм. Тэр харанхуй хар ирчмийг дарах гэж хамгийн хүчтэй өгдөөд өглөөний нарнаар тэр өглөөний туяадар учирдаг. Тэр олон эзэдэд эзэд та нарыг өргөлөөр дамнаж тэр мэдээллийг тавина шин. Тэгэхээр өнөөдөр одоо ямар үйлс дүүрэх гээд байгаа юм. Ямар үйл хийх гээд байгаа гэдгийг таниулж өргөж. Мөн өглөөний нарны тэр туяагаар цацаргаар ирчмээр өөрийгөө бас яах нь ирчим энергийг хүлээн тусч авчих. Нөгөө шиний нэгэнд бүгдээрээ ингээл гараал ингээл уухалдаг шүү дээ энэ модуулынхаа ямар хэмрээ аваач гэдэг хөл газар. Яг тэрнтэй адил өглөө болгон яг л ижил маргадаг. Тэгж өглөө болгоныг тэгж угтаж авчээ гэж өгдөг. Тэгээд өчийн бүр юу гэдэг одод тэмэрт байх өвдөлтөө үрсээ даатах юм. Үйлсийг дэмнэн гилаж талхаснаа илэрхийлэн бас өдөр бүр сүгээр өгнэ. Өдөр бүр өргөлөө өргөхнэ. Өргөл яах нь багдана гэж юусоо байхгүй. Ихтэн гэж юусоо байхгүй. Заамаа алс хол модох үрсийн араас өглөө хар цагаан эрчим хар эрчим сарл эрчмээс хамгаалan өгдөг. Мөн давхар үрс өтгөс одоо өвдөө одоо ундаалan байж өгдөг. Заавалчгүй өгдөг. Тэгжиж тухайн үрийн маань автгүй замхан тархсаад бэрхшээлийг цагаан зүгээр арилган өгч. Мөн алсаас ирж байгаа үрсийнхаа урдаас нь бас өгч зам мөрийг нь тэгшилж ирж байна. Тэж ам шигийн үнэтэй бүхэндээ өгдөг тийм ээ. Амьс юм даатгаад ажил үйлсийг нь даатгаад тэгж өгдөгөө. За мөн ингэж байна. Алаг дэлхийн ган гачгийг алжаач цангасан бүхний амны цангааг тайлахын тулд тусын эзэдтэй өргөлөө өгнө. Ингэж тусын эзэдтэй. Мөн балчир үрс та нар өргөлөөр бүхий л зүйлийг хийж болдгийг сан. Өргөлийг хизээч ямар ч үр зүрхнээсээ үнийн угаас өөдөө дэшээ гараа сунгаж өргөж явах хэрэгтэй гэж. Тэгэхээр яг үхээр одоо нэг өргөлийн тагш одоо миний гарын дээр өргөлийн тагш байна гэдэг. Яг зүрхнээсээ доошоо ингэж өргөж болохгүй.
Дандаа ингээд чэйжин бие дээр аваач. Тэгээд одоо нөгөө өргөлийнхаа үгийг хэлнэ. Одоо тэр овогтой, тийм жилтэй, тийм өрн тэр уул усныхаа эзэдэн одоо талаацааныхаа дэж өргөж гинэ. Та минь амар амгалан байна. Гээд өргөв. Дараагийнх нь ажил үйлсээ те таниулаад нэг өргөв. Гэхдээ өргөхдөө дээш нь ингэж цацруулан байж өргөв. Цацруулан байж өргөв. Тэгэхээр яалтчгүй хүн ингээд нэг хөл нь уршаа, нэг хөл нь ингээд хоош хотоол үсгэж өргөж идэв. Ингээд цацруулж өргөв. Тэгээд зарим хүмүүсийг харж байхад ингээд юунаас ч унтах ингэж цацаад ингэж өргөж болохгүй. Ингээд өргөж байгаа юм чичээс тэлээсээ дандаа дээшээ цацруул. Хамгийн дээдийн дээд өгддөг хүргжээн хэмээх дээшээ өргөж байна. Тэгэж гимэн өргөл чинь эзэндээ хүрнэ. Эзэддээ хүрнэ. Дутуу өргөл яг дутуул зүйл болно. Тиймээс сэтгэл чинь дутуугаар халиваад дутуу. Тэгэхээр өргөхдөө бас учир дэхтэй өргөх юм шүү дээ. Заавалжгүй босч байгаа. Сууж байгаа өргөл өргөн гэж байж болно. За тэгээ мөн яг үгээр юм уул усны эддээсээ бид бүхэн яг бас зарим зүйлсийг хүсдэг шүү дээ. Тэгтээ албадаа хормоогоо тавьж сууж байгаа. Хоёр гарынхаа галбыг сайхан дээш нь харуулж байгаа. Үг юугаар хэлж өчид юугаар одоо хилэн байж ингэж одоо хормоогоо тавьж байгаа. Бас хүсгэнэ шүү дээ. Тэг хүсээд сайхан 400 800 сайхан өргөө. Дараагаар нь өрглөө. Уул усанд сарахад өргөдөггүй хатуу санаа. Уул усны эздэд хизээж хатуу сарахад өргөхгүй. Уул усны эздэд хизээж хатуу сарахад өргөхгүй. Ялангуяа одоо цагаан арх гэдэг юм. Ерөөсөө өргөж болохгүй. Та бүхэн боддоо. Танаа гэрт ирээд шилээр арх та бүхэнд өгөөд байвал өгөөд ингээ уулгаад ингээ амруучин зүтгаад ямар байх вэ? Яг тэрнтэй адилхан үйл дүүрэн гэсэн. Мэдээж тэр чинь зовтно гэсэн сотууд байна. Тэр гэр чинь бүр алайгаа алдсан юм болно шүү дээ. Яг тэрнтэй адилхан уул усны эздүүдэд хизээж сарахад өргөж болохгүй. Таван тансагт юу ордог вэ гэвэл сөө, агтаа шаргал, тараг, ариг, шимээ арх орно. Шимээ шүү. Тэр шимээ архины оронд хизээж хатуу цагаан арх хийж болохгүй. Зөвхөн шимээ арх гараа нөхөх юм тийм ээ. Тэжээж нуул усны эзэдүүд өөрсдөө бууз суугаад эдлэгийн эзэдүүд нь тухайн нөгөө тухайн тэр шимээр тэтгэдэг бүсүүд нь өгдүүд нь тэжээс унах гэж бүхэл уул усны эзэдүүдэд тэгж арх өргөөд байдаг асуудал бол ерөөсөө зогсоох. Магадгүй та бүхний хин нэгэн арх өргөдөх гэвэл үгүй гэж зоригтой болцоо. Тэр чинь бол хизээж буруу. Эргээд та нарт нэхэл тооцсон. Эргээд танд татвар болтсон. Шимээ гадуур шин шингэн зэрэгтэр шингэн гэсэн тийм. Шим яг уу зарим тохиолдолд өргөж болно. Өргөдөөс хамааран зүүн өргөн. Тэгэхээр хизээж арх хизээж сарахад өргөхгүй. Энийг бүр бүгдээрээ хатуу ой тогтоонд ой толгоонд тогтоогоод байгаа. Эргээд ирэх нэхэл нь хатуу шүү. Одоо та бүхнийг одоо гэрт чи ирээл хүрд чинь арх ингээл цутгаал хэдэн шилээр нөгчүүл яг тэр чинь бүр тасран би хаана муудан тий. Тэгээ хажуу ойрынхандаа бүр халтаа үүлгээгээд бүр тэр аваараа төвөөгөө ачиж шин. Яг л тийм үйл болдог. Тэгэхээр ерөөсөө тийм юм байж болдог. За бас дөрвөн улирлын өргөл гэж бас байна. Бид бүхэн дөрвөн улирлтай. Дөрвөн улирал маань дөрвөн өөр эзэд ирдэг гэдгийг бүгдээрээ одоо мэдж байгаа. За хаврын улирал яа. Хаврын улиралд ханшнэ. Хаврын улиралд амтай бүхэн сэрнэ. Амтай бүхэн одоо соёолж эхэлнэ. Одоо үржиж түлжиж эхэлдэг тийм ээ. Тэгэхээр хаврын улирал цагаан эдээ болсон 5 тансаг эдээ будаага тосоод ирэх улирал
бүхний эхэнд өргөж байна. Төгс хийгээгүй үйл зам мөрөө тэгшлэн засч явсан болохоор өвгөл бидний ган гачиг болдоггүй байлаа гэж байна. Тэгэхээр яг үхээр та бүхэн маань энэ хаврын улиралд амжаад бол энэ ч мэдээж энэ дэмжин бүхэн улааж байгаа хөөгийн тарихтай хүмүүс байгаа. Уул усны эзэдтэй холбоотой хүмүүс байгаа. Тэгэхээр тэр бүгд маань яг үхээр энэ хаврын улиралд амжиж энэ 100 цагаар даатгаж 100-ийн их үйлийг дүүргэж байгаа. 100 сайхан дэлгэр сайхан 100 бол өөрснөө гооргах одоо мал одоо ахуй маань тэ бүрэн гүйцэд сайхан төлөх болтугай. Тэгэхэд үрс бүхэн тэр улирлынхаа урдаас яхах нь гэрээ урдчлан нөгөө нэг угтаж мэдэж тосож бэлдэж тесч гарах зарчмаар зуны улирлаа дэлгэр сайхан болгох юм. Хаврын улиралд өргөл улаан гэж үйлсэн дүүргэх юм байна. За энэ Улаанбаатарт байгаа би хааваага тэр Сүхбаатар хааваага хөвсгөл хааваага өмнө гол ногоо гарахгүй надад хамаагүй гэж магтгүй зарим бодож байгаа байх. Гэхдээ тийм биш. Манай Монгол орн чинь мал аж ахуй дээр суурсан. Мал аж ахуй маань яг гэхээр энэ байгалийн цаг уурын онцлогч тохирч ашиг шимэг өгдөг. Таны идэх мах, таны идэх сүр цагаан идэх ааруул, таны идэх гурил, ногоо бүхэн маань байгаль дээрээс өгдөг. Тийм учраас тэр байгаль маань хэр дэлхийн ээж маань хэр өгөөжтэй байх нь эргээд танд бас хамаатай болж байгаа учраас хүн бүхэн дэлгэр сайхан зам болохын төлөө дэлгэр сайхан одоо намар болохын төлөө хүн болгон л өөрийн гэсэн өргөлөөн өргөж өгөөж гიშг буйны дуудаж явах. Хүн болгонд энэ өөрийн гэсэн одоо үүлийг дүүргэж явах хэрэгтэй. Тэр нь болохоор улааж байна уу, дэвж байна уу, ямар байх хамаагүй. Энгийн хүмүүс ч гэсэн дэлгэр сайхан зуныхаа идэ будааны хөдлөө өөрийнхөө хүнс одоо хоолыг намар хурааж явах тэ элбэг дэлбэг байхын тулд энэ хавраас эхэлж үүлээд өгч авсан. Тэгэхээр хавар цагийн өргөл хол байх нэ. Үнэхээр хавар цаг хүн болгон үүлээд өгчтэй. Ирээдүйд нөгөө буян гიშгээ дэлгэрүүлэхэд хавар болгон гарч уул усан таан гарч уул усныхаа эцэдэд өглөө өгч байгаа. За 100 цагийн өргөл гэж бас байна. 100 цагийн өргөл гэж бас байна. За тэгээд 100 цагийн эхэнд яг гэхээр сүү цагаан гэдэг элбэг дэлбэг гараад ирчихсэн. Тэгэхээр энэ дээр юу гэж нэхэр 100 цагийн цагаан эдэнээс өргөл эдээгээ дээжлэн авч өргөн сайхан хангаад ажлан өрөөж өөдгөө харам үйлсийг гаргахад өгөөмөр заяатай буян дуудахтаа өгнө. Цайлган сэтгэлтэй үрс та нар минь 5 тансаг эдээгээ 100 цагтаа тэнгэрийн өгдөг. За ялангуяа тэр малчид байна. Малчид хөдөө орон та бүхэн ч яг ялдаг. Цагаан эдээнийхээ дээжийг тухайн газар нутагч байгаа. Тийнхаа эцдэд барьж элбэг дэлбэг байлгаж хангаад илгээ маань ногоо цагаагаар ариун байх болтгоо. Мал сүргийн маань хүчтэй тарган твэрэхтэй байх болтгоо. Ашиг шимэн яах нь элбэг дэлбэг байх болтгоо хэмээн заавч хүн уул саргаад энэ өргөж явах. Тус савдагтаа ингэж өргөж хэлж өргөж явах хэрэгтэй. Тэгснээр та бүхний маань яах нь буян гişиг яах нь дахин дэлгэрч ирэх юм шиг. Гэхдээ энийг ихэвчлэн яг энэ эдэг бол зуны ихэнх сартаа яг ингэж зорж очдог. Зуны ихэнх сар. Зуны туршдаа маа хөөс ногоо маань ариун байх болтугай. Ус маань сайхан элбэг байх болтугай. Мал сурган маань тархан байх болтугай. Ашиг орлон одоо ашиг шимэн дүүрэн байх болтугай. Буюу сүү цагаан эдэмэн элбэг дэлбэг халигж байх. Тэгэж гэмээр бид нар эрүүл сарвал өөр хүүхдээ боожулна үсттэй тийм ээ. Сайхан цэцэг ногоон дээр өрөөсөө гүйлгэж ирчин байхгүй. Сайхан зүсрээ бороонд зүсрээ борооны ирчмийг нөгөө хамс твийнхаа ирчмийг байхгүй. Сайхан
сүү цагаан өдөө шар зүгээр үрстэй ингээд үрсээ явсан оруулаад гихмитээр ингээд тэр чинь байгаль дэлхийн баян ханхаадын маань буян гიშгэл бидэнд ирж байгаа юм байна. Тэгэхэд бол бид нар эргүүлээд эхлээл гууж өргөлөө өгч явах хэрэгтэй. Заавалчгүй зуны ихэн сар. Заавалчгүй шүү. Зуны ихэн сар. За тэгээд дараагийнх нь маань намрын өргөл гэж байна. Намар цаг байх өргөл. Намар цаг. За намар цагт өргөл. За тэгэхээр намар маань өөрөө яг гэхээр маш дэлгэр баян улирал шүү дээ. Тэгээ бүхэл зүйлс боловсруулсан. Бүхэл зүйлсийн эрчим хандсан. Одоо та бүхэн маань одоо намар цаг усанд ороход хүртэл усны бүх эрчим ханаа зүгээр эмчилгээний журагтай болсон. Намар цаг. Эмчилгээний одоо шидтэй гэдэг юм уу? Эрчмүүд нь ихэнхүүд хандсан. Жимс хүн боловсруулсан. Хүнсний ногоо маань болсон. Тариа будаа маань болсон. Баян. Эндээ яг уу гэхээр идээ амуу буудаа тарианыхаа өргөлийг илүү өргөж явах. Тэгэхээр энэ намрын сард хөвчлэн улаач өсүүд амжиж явах галын тахилгаад үүргэж байгаа. Өвдөө бөөлгөн суулгаж оршиж байгаа. Намуу тавиад хөвчлэн болж байгаа. Энэ намрын сарыг эрдмийн сар. Тэгээд одоо бид бүхний энэ одоо модод маань одоо жишээлбэл мод гэхэд чинь бас л учиртай шүү дээ. Докторгоогоос эрчим татна, хөрснөөс эрчим татаад ингээд солилцлын үргэлж. Сайхан та бүхний амтхан эддэг тэр айнс нэрс одоо гүзээлцэн эднэр маань яг өгөхээр зуны туршид боловсруулалтаа оддын эрчмээр тэтгэгдэж боловсруулж байна. Нөгөө зарим жил жимс маань арай нэг ховрдуу байдаг шүү дээ. Тэгэхээр тэр оддоос ирж байгаа эрчмээс хамаарч байдаг шүү. Тэгээ жимс маань дандаа оддоо эрчимтэй. Та бүхний ингээ болж гүйцсэн төмс одоо луу ногоон дэлхийн ээжийн хүрсний эрчим. Тэгэхээр бүхэл их эрчмүүд хаасан баян сар. Тэгэхээр энд бол хөвчлэн 10 будаа хийж илүүтэй өргөл сайн байна. За бас өвлийн өргөл гэж бас байна. За өвөл бол мэдээж хатуугаас хатуу ордог учраас өвгүүд бүр одоо та бүхэн маань өвлийн одоо үлрэл ямар өргөл өргмөр байна гэдэг өвгүүд бүрээсээ асууж байж байна. Ондоо өргөлүүд өргөдөг боломжтой байна. Энэ өвлийн сарууд мэдээж тэрэнд бүхэл өргөл дээр яг далаа цагаан маань байна шүү дээ. Сүү маань тий акта шатлын хаан гэж. Хариун будааны хаан гэж. Тэгээд яг ямар зарим тохиолдолд эсгийн өргөл яаж өргөл болох ондоо. За мөн энэ өвлийн тэргуун сарын өвлийн тэргуун сар заавалжгүй бас өргөлийг өргөж явах хэрэгтэй. Тухайн яг л тэр нөгөө нэг зуны тэргуун сард өргөдөхтэй адилхан өвлийн тэргуун сар тухайн одоо газрынхаа уул усныхаа одоо ноёлох уул уснда одоо жишээлбэл Улаанбаатар байлаа гэж гог дуулдаг юм. Одоо өмнө говьд бол том уулнууд юм дэсвэрээ гэдэг юм. Гэх мэтэр одоо тухайн газар нутгийнхаа ноёлох тухайн одоо энэхэн газар байлаа чинь тухайн уул ус ноёлох уул уснд очиод мөн тасагтаа. Аль эсвэл бол сайхан акта шагалаач юм чанаа талаа цагаанаа бариад тэгээд тухайн тэр нөгөө малынхаа шимийн дэж буй усноосыг аваад усноос гэж хэллээ шүү дээ тийм усноос аваач тухайн одоо тэр нөгөө тэр хамгийн гол уул усныхаа эзтэй очиж өргөлөө. Энэ дээр бас юу арах вэ гэхээр бас л цагаан мэдээд байсан. Цагаан эднийхээ дээжийг аваачаад өгөл за баяр ханхагийн дээж одоо ингээд дээж нь одоо ингээд бүртээ дээж нь юм байна
За та бүхэн маань болгосон юм. Өглийг өмдөө сайхан даахад тусал дэмэж ажиллаач. Өргөлөө өргөж. Заавалж өглийг тэгж өргөн. Тэгжээж өглийг өмдөө даах эрчим энерги хүчээ авах боломж. Мэдээж өвлийн эзэн аа гэдэгтээ урлаж өвлийн эзэн аа нь давхар өглөө өргөж. Өвлийн эзэн аавтай та бүхэн маань холбоос тогтоож болно. Яаж ийдэх боломжтой. Магадгүй та бүхэн дотор өвлийн эзэн аавын үр хөвгөж байх боломжтой. За гэх мэт бол өргөл өргөх бүр гэх нь өөрийн гэсэн учиг жаягтай бүгддэг хаа. За тэгээ өнөөдрийн маань бэлдсэн өгөх юм. Хичээл маань үгээр өндөрлөж байна. Тэгээд асуулт байвал асууж болно. За Одоо цагаан сар болохоор энэ өргөл бооллуудаа хэмжиж юм ямар эдээ бодоод хэлдэг юм. ер нь бол талбай хором найр болно штэ. Тэгэхэд удмынх нь өвгдүүд тухайн гал боломтынхаа өрсдөр ирж ид. Одоо найр одоо цагаан сар болоход ч гэсэн ирнэ. Гэхдээ голдоо 5 тансгаа тавьдаг голдоо. Гэхдээ тухайн удмын одоо өргөл таглалын онцлог гэж байх боломжтой. Тэгэхээр та бүхэн маань өвгддөг болголоо. За өвгөн өнөөдөр ямар идэ бодаагаад одоо та бүхнийг ингээд өргөл өргөл зүгээр вэ. Тэгээд нөгөө цагаан сар болоход нөгөө таглалынхаа эдэн дээр тавих хэрэгтэй. Өөр ингээд мэдрэмгүй бол 5 тансгаа тавьчих болно. Зарим 10 цагаан эдэнийхаа дээжийг одоо борцсныхоо дээжийг тийм ээ дээжлэн тавьчих. Бүхэл зүйлс төр удмын өвгдүүд чинь та бүхний одоо хүүхдийн даах авахд юм. Хорон найр ирэхэд юм. Адилхан тэнгэр бас найр болж байгаа шүү. Тэгэхээр 5 тансгаа болов нийтлэг зүйл. Илүү юу тавьмаар байна бас асууж байгаа. Шүүс бол зарим бүр тэр онцгой тохиолдолд шүүс тавих хаа нөгөө эдэ шүүс гэж үүдэж шин. Онцгой тохиолдолд тавих. Гэтэ заавчгүй асуу. Тэгээ асуугаад бүр барахгүй 5 тансгаа тавьчих байна. Саран дөрвөл өргөн нар саран дөрвөл өргөн. Саран дөрвөл өргөн. Сар чинь яг гэхээр шинэ нэгнээс шинэ 29 хүртэл ингээд бүхэл бүтэн нөгөө 4 ондоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг гэхээр тэр ондоо өвгдүүд ирж байгаа. Тэгэхээр өдөр бүхэн өргөл өргөндөө сарандаа. Тэгэхээр ондоо ирчин болж байгаа. Өдөр бүр нэгэн хэмээн байх. Ягаад гэвэл сарны чинь өдрийн сарны цаа эцэст нь өдөр ондоо баг. Өдөр болгон сарандаас өгөх. Мөн саран ижийтэйгээ ярилцаж болно. Бид бүхний бодол маш хүчтэй шүү дээ. Жишээлбэл та бүхэн маань үүлтэй ярилцаад хөөрөлдөхөд үйл та бүхний бодлоо хэлбэр дүрсээ өөрчлөх боломжтой. Тэгэхээр та нарын бодол тийм хүчтэй байна. Тэгэхээр саран ижтэй ярилцаад өглөөд өргөн дээр саран твийн өвгдийн өрсүүд бас асар их байгаа шүү дээ тийм. Тэгээд саран төв дээр бас зөндөө та бүхний удмын өвгдүүд ч бас сууж байгаа. Тэгэхээр саранд бас заавалчгүй өглөө. Ингээд бүгдээс буурлын буудаг одоо ингээд улаач нар байна шүү дээ тийм. Ийм улаач нар одоо ингээд нөгөө
цагаан сараар ингэ буулуудаа буулгах шүү дээ. Тэгэхээр тэр буулуудаа яг ямар үедээ бэлтдэг. Зүгээр л тусгаалan тэгж одоо үедээ бэлтнэ гэж байдаг юм. Яг бол тусгаалan юу яахгүй юм? Акта шаргал байна. Мэдээж далаа цагаан дээр нөгөө 5 тансгаа бэлдэж болно. За тэгээ мөн 5-гийн эдээ бэлдэж болно шүү дээ. Тэгээ мэдээж тэр буралжинд буугаад эрчмийн үед яг л үлдэглийн та бүхэндээ л тараа шүү дээ тий. Тэгэхээр баг зэрэг заавалчгүй тэр том ном байх шаардлагатай баг зэрэг эдээ бэлдэж болно. Одоо архинаас гадна цээрлэх хөрвүүлгээл байх уу? Одоо жишээ нь шөнө заримдаас нь хөвж болохгүй саран сүм хөвчтэй юм Тийм саранд сүү өргөж болохгүй гэсэн юм ерөөсөө байхгүй шүү. Тийм. Харин ч байнга шүүнд бол харин ч байнга сүү өргөж болно. Шүн сүү өргөхгүй байна гэж байхгүй. Шүн сүү өргөж болно. Очоод чанга хэлээрэй. 10 будаа гэхээр хүмүүс ч хамаагүй будаа өргөдөг юм уу? Сүнд уурдаг будаа өргөдөг. Цагаан будаа ч юм уу цагаан уурдаг юм будаа өргөдөг. Яг уу гэхээр нөгөө амуу будаа зүгээр энгийн будаа ялгаатай тийм ээ. Тэгэхээр яг ямар будаа өргөх нь тухайн хүний өөрийн сэтгэлийн зүйлэлтэй. Тэгээд цагаан будаага нөгөө бор будаа ч юм уу 5 өнгийн будаа хэрэг болох үйлүүд байна. Тэн дээр үргэн болж игэл тариагаа тий аргалтар аваагаа бүх арваагаа өргөл бүр илүү сайн баггүй. Хүмүүс шар будаа өргөж болно, бор будаа өргөж болно. Гэх мэт энэ бүх будаагаа ч өргөх боломжтой. Та бүхэн хамгийн гол нь сэтгэлийг харж байгаа хгүй, сэтгэлийг шинжиж байгаа хгүй тухайн ичмээр нь бас үйлдэл үүргэх боломжтой. За мөн 10 будааны маань эрчим бас тухайн хөрсдөд бас хэрэг хөрсдөө бас тэмнэж өгдөг. Тэгвэл одоо нэг эрчмийн солилцоо буюу зарим нэг цэцэг урмлын үед нэг тоос хүртэл тэмдэг гэдэг явагддаг шүү дээ. Тийм үү бас хэрэг болж байгаа. Юунда хөрсөндөө тийм тэмтэй болж байгаа бас. Хөрсөн маань дахиж эргэж уулах юм. Эрчмийн үед бас тийм болж байгаа. Мөн тэр нөгөө будаа ургуудтэй амтан хооллох гэж байдаг шүү дээ тий. Шоргоолч хооллол сайн гэж будаа тарих өгч идэг. Шоргоолч хооллол. Тэгээд нөгөө тухайн тэр нөгөө нэг уул усны тий амттыг бас хооллох журмаар бас өргөл өргөж болно шүү дээ тий. Сайхан бууцэг бэлдэж аваач тавьж байгаа. Сайхан тарааны гурил багсарч тавьж агаад өргөл өргөж болно. Тухайн амтан хооллол. Мэдээч амтан маань та бүхэн дээр ирээд за би та бүхнийг дэмнээд гэдгээд яриад ороод ирэхгүй шүү. Гэтэ магадгүй та бүхний ажил үйлс бүтгэхэд эрчмийн хөвгтийн тусаа үзүүлж. Амттын цааны хөвгөр дахиад уул усны эзэдүүд баг шүү. Тусын хариу заавалчгүй тус байх л хууль хүнд үйлчилж байна. Тийм учраас та бүхэн маань байнга урдлыг хүргэж байна. Боорцог тусад нь бэлдэж аваад явах боломжтой байхгүй болдог боловсноо. Тухайн тэр нэг шувуудад зориулдаг ч юм уу ан амьтад зориулаад өргөл ингээд бэлдэж аваад явах боломжтой. Түүнээс биш идэж уусан зүйлс өргөх болов тэр тооцогдохгүй шүү. Заавалчгүй дээжээс нь өргөж байгаа. Хавар одоо нэг хүмүүс шоргоолч хооллох гэж болдсон бол тэгээд тарины бодлонд одоо энэ зурлын төснүүд байдаг шүү дээ. Савтай шатсан. Одоо тэр тосоо одоо ингэ багсаа тэгээл тавиад идэм биш. Тэр нь ямар вэ? Өнтер юу штэ нөгөө тухайн амьтдыг л хоололж байгаа нэг хэлбэр байхгүй. Бидгээ сая хэлсэн шүү. Тусын хариуд тус ирнэ.
Тэгээ та бүхэнд мэдээж тэр шоргоолж ирээд одоо жишээлбэл өргөө одоо орон гэр бүхэн байлаа гэж бодъё. Зүгээр бүгдээр төсөөлөл л та. Тэгэхэд одоо ингээд үнэхээр чин сэтгэлээсээ шоргоолж хооллоход хин нэгэн одоо жишээлбэл нэг сайн дурын байгууллагаас ч юм уу те орон гэртэй боллоо хэл мэдээ ирж магадгүй шүү. Тэгвэл эрчим хэмийн хувьд тэр чинь эргээд тусын хариуд тусал ярьдаг байна. Тэг хин нэгэн үрээ дамнуулж тэр чинь ярина шүү дээ. Нөгөө гэдэг одоо тухайн ажил үйлсэн бүтэхтэй. Тэгэхээр шургаалж олно гэдэг чинь тухайн амьтдыг л одоо тэтгэж байгаа нэг хэлбэр. Хүмүүсний хүнд туслахтай ч юм уу тийм тэр Гэхдээ хариу нэг ихгүй туслах хэрэгтэй. Одоо би тийм попмаар ингээ хооллоод байж болохгүй. Яг тэгвэл та нарын эрчмийг тэр амьтад маш их мэдэрдэг. Эрчим хэмээг амьтад маш их мэдэрдэг. Яасан энэ л хэлсэн мэ? уу ер нь хэн нэгэнд төстэй хүрж ийн гэж бодох нь ерөөсөө өөртөө л төстэй. Тийм. Тэгээд шаргаж ирэх тэр үед манай нэг мотонд орох болохоор би тэрийг явуулсан. Энд пэсэр юм асууж байгаа болов. Одоо пэсэр бас гэдэг тэр одоо нэг хадаад басаж яа тэгвэл би бол нөгөө эрчим хэм одоо бүхэл амьтад чи эрчим хэм мэддэг шүү дээ. Хамгийн ихээр эрчим хэмээг мэднэ. Энэ хүн надад сэтгэлээсээ юм өгч байна. Энэ хүн зүгээр ингэсэн байна уу гэдэг их та нараас чинь та нарын бодлоос эрчим ялгарч байгаа. Үг хэлнээс эрчим ялгарч байгаа. Үйлдэлээс ч эрчим ялгарч байна. Миний ч гэсэн. Тэгэхээр тэр эрчим хэмээг хэмчин нөгөө нэг гаргаж байгаа зүйлс нь шинжигч байна да. Тэгэхээр тэрний тухайн бүхэл амьтад маш өндөр хэмээр мэдэрдэг. манай багш ярьжсэн манай хийрээ сонсож байна. Өнгөөр яатсан институт идэхгүй гэдэг багцсан гэдэг чинь тэр нөгөө нэг золны нөгөө нэг сүлжээ бас янз янз байгаа ш гадаадаас авч ирдэг. Тэр чинь өөрийн гэсэн өмнөж тамартаа тэр 13 дуусах юм бол тэр амьдч бас янз янз тэр ингээд би өөрөндөө ингээд асгацсан байсан байхгүй ингээд шоргоолж юм ингээд тийм би одоо ийм ингээд дууссан юм уу яадаг юм кирийн дараа ингээд яваад гэсэн чинь тэрүүс кирийг өгсөн. Эсвэл тасны хаяас асуугаад бол яваад дуусчих. нэгдэг хүсэлтэй байх гэсэн минь юу нэг төсөлтэй. За юунд нэгдэх юм бол тэмцээн сургалт энэ дээр л зүгээр бид нартай нэгэн нэгдэг гэсэн юм. тэгээ та. За тэгээд өнөөдрийн маань хичээлийг таалан сонсон та бүхэнд талархаж байна. Тэгээд та бүхэн маань ирээдүйн үст өндрөөс өндөр амжилтыг хүсье. Хүмүүс загс хэлгээ мартсан хүмүүс асуулт хөөс болсон юм шиг. Сайн хэлж байна. Одоо та яагаад та өөрөө Юундээ зараарай гэдэг. Юундээ армын хавлах. Одоо яагаад дарчих болно. би нэг хичээл аваад ирсэн. Одоо гал одоо юм дагч Болох чи яаж болох юм. Тэс нэг суулж байгаа. аврал хийх ба авч юм аа. Муу харин
Наад батран дагаа мөрөөс айс гэж. Пинч. Тэг